За сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ дараагийнхаа бичлэгээр уулзаж байна. Energy Clinic Mongolia-гаас мэдчилж байна. За өнөөдөр болохоор бүгдээрээ хин таны амьдралд эргэж ирэх вэ? Тэгээ бууд гарагийн буцах хөдөлгөөн ер нь таны амьдралд яаж нөлөөлөх вэ гэсэн асуултын доор уншлага хийнэ. Тэгээ бууд гарагийн буцах хөдөлгөөн болохоор одоо 2 сарын 26-наас эхлээд 3 сарын 21 болтол явагдахаар байгаа. Тэгвэл бид нар болохоор аль хэдийн энэ сүүдэртэй үе рүүгээ бол орсон л доо shadow phase гэж ярьдаг тийм ээ. 2 сарын 11-ээс эхлээд сүүдэртэй үе нь бол эхэлсэн. Тэгэхээр аль хэдийн нөлөөг нь бол мэдрээд эхэлсэн явж байгаа гэж бол би бодож байна. За бууд гарагийн буцах хөдөлгөөн болохоор ямар ч байсан загасны ордноос эхэлж байгаа. Тийм болохоор ийм emotional сэтгэл хөдлөлийн сэтгэл мэдрэмжийн иймэрхүү асуудлууд дээрээ нэлээд ажилласан, нэлээд өнгөрсөн рүүгээ эргэж харсан тийм season байх гэж бол би харж байгаа. Тэгээд бас энэ үеэр 3 сарын ихээр бид нар бас сарны хэртэлт байх болно. Тэгээд хэртэлтийн season хамт явагдаж байгаа болохоор бас нэлээд хүчтэй энергийг бид нар мэдрэх байхаа гэж харж байгаа. Тэгээ тийм учраас энэ үеэр ер нь таны амьдралд юу тохиолдохоор байна, юу болохоор байна гэдгийг нь бүгдээрээ эхэлж хараад тэгээд дараа нь хэн таны амьдралд эргэж ирэх вэ гэж харнаа. За тэгээд өнөөдөр бүгдээрээ 3 групптэй өнөөдрийн групп сонголт болохоор яг энэ tarot deck-ээрээ сонгоно. За тэгээд энэ хүзрүүдийг би юусоо өмнө нь уншлаган дээр ашиглаж байгаагүй шив шин хүзрүүд байгаа. Бас энэ хоёрыг ялангуяа өөр ашиглаж байгаа уншигч бол хараагүй. Тэгэхээр бас сонирхолтой байх ах гэж би бодож байна. Маш гоё мессежтэй байх ах гэж найдаж байгаа. Ер нь бол уламжлалтаар бол тийм ээ групп сонголтыг дандаа tarot deck-ээр хийлгдэг байсан л да анх. Одоо болохоор ингээ стикер ч юм уу, crystal гэдэг арай өөр ингээ болоод явцсан. Гэхдээ tarot deck-ээр хийлгэхийн гол учир нь юу вэ гэхээр тухайн хүзрөөс тийм ээ tarot хүзэр болгон өөр хийгсэн энергитэй өөр ингэсэн vibeтай байгаа. Мессежтэй. Тэгээ тухайн хүзрөөс яг танд зориулсан мессеж ямар мессеж гарах вэ гэдгийг та өөрөө энергийн хувьд өөрийнхөө зүүн совингоо ашиглаад бас сонгож тэгээд тэр нь яг танд ингээд personal хувийн уншлах шиг гэж мэдрэгдэх ёстой байгаамаа. Уул нь бол гэхдээ яг тийм болж чадах нүггүй бол мэдэхгүй байна. Ямар ч байсан бүгдээрээ групп сонголтуудаа хийцгээе. Эхний групп, хоёр дахь групп, ингээ гурав дахь групп гэдэг. За тэгээд бүгдээрээ групп сонголтуудаа хийгээд уншлагууд дээр нь уулзцгаая. За одоо бүгдээрээ нэгдүгээр группийнхаа уншлах руу орцгоё. Нэгдүгээр группийнхан маань энэ tarot deck-ийг сонгосон байгаа. За тэгээ энэ хүзрийг би болохоор нэгдүгээр группийнхны маань ерөнхий энерги гэдээ асуугаад гаргаж ирсэн л дээ. Тэгээд unicorn буюу ганц ивэрт гэсэн хүзөр юуг илэрхийлдэг вэ гэхээр 3 дахь мэлмиг илэрхийлдэг. Та бүхэн бас одоо бусдаас нэг л өөр юм шиг мэдрэмж аваад байгаа байх. Хүмүүс таныг нэг сайн ойлгохгүй байгаа юм шиг. Та хүмүүсээс бас арай жоохон өөр юм бодоод, өөр юм сэтгэхэд байгаа юм шиг танд санагдаж байгаа байх. Тэ нэг тийм жоохон ганцаардсан мэдрэмж байна. Нийгэмд ингэж хүлээн зөвшөөрөхдөггүй байгаа ч юм шиг мэдрэмж хаяа авч байгаа гэж бол хэлж байна л да. Тэгээ энэ хүзөр доошоо харж гарч ирсэн. Надаа бол та бүхэн бас ингэж амьдралын мөн чанар утга учирыг олох гэж хичээж байгаа юм шиг. Тийм том асуултуудыг өөрөөсөө асууж байгаа юм шиг бол харагдаж байна. Би ер нь энэ амьдралд одоо юу хийх гэж ирсэн бол би яагаад төрсөн бол гэх мэтчлэн. Иймэрхүү гүнзгий асуултуудыг өөрөөсөө асууж байгаа тэрнийхээ ингээ хариултыг хайгаад явж байгаа гэж бол харагдаж байна. Тэгээд доошоо харж гарч ирсэн болохоор таны зүүн совин таныг ингээд харж ханддаг сахиуснууд эсвэл таны дээд сүнсэн бий ч юм уу тий. Танд ямар нэгэн дохио мэдээлэл өгөх гээд хичээж байгаа тэрийг нь бас жоох олж харахгүй байна гэдэг чинь л да. Зүүдэрээ ялангуяа нэлээд сайн мэдээлэл авч болохоор байна. Тэгэхээр таны зүүд бас зөнтэй байдаг байх. Хэрвээ тийм бол зүүдээс сайн тэмдэглэж авч байгаарай. Тэгээ ер нь л өөрт ингээд харагдсан зүйлс хальт ч юм уу тийм бодолд ингээ орж ирсэн жижиг сажиг зүйлсүүдийг ч гэсэн тэмдэглэж авч ивэл асуултуудынхаа хариултыг олоход арай амархан болно гэж бол харагдлаа. Сарны нөлөө танд бас нэлээд сайн мэдрэгддэг байх. Сарны цикл, сар хаана байна гэдгээс бас айгүй хамааралтайгаар
энэ сэтгэл мэдрэмж бодол энэ төр нь бас нэлийн өөрчлөгддөг гэж хэлж байна. За ялангуяа энэ бууд гарагийн буцах хөдөлгөөнөр болохоор сарны хэртэлт таарна. Тэгээд энэ үеэр нэлийн юм гүнзгий асуултуудыг өөрөөсөө асуугаад тэрнийхээ хариултыг олохын процесс явагдах байх гэж бол харагдаж байна. За ерөнхий энерги нь бол иймэрхүү байна. Одоо бүгдээрээ шууд хариулт руу оръё. Эхний асуух асуулт болохоор бууд гарагийн буцах хөдөлгөөнөөр таны амьдралд одоо юу болохоор байна гэж бүгдээрээ асууна. Network group-ийг сонгосон хүмүүсийн маань амьдралд бууд гарагийн буцах хөдөлгөөнөөр юу тохиолдохоор байна вэ? Юу болохоор байна? Of sorts. Өнгөрсний талаар нэлээд их бодно гэж хэлж байна. Өнгөрсний талаар гэдэг нь одоо өнгөрсөнд таныг зовоож байсан зүйлс, өнгөрсөнд таны сэтгэлийг шархлуулж байсан зүйлс одоо болохоор та ингээд сэтгэл санаагаар тийм амар унжаага бол биш байгаа байхгүй юу. Тэгтээ өмнө нь айгүй тийм шаналсан, зовсон, тэ жоохон тийм хэцүү байсан үеийнхээ талаар амар сайн бодож байна. Өнгөрсөн рүү ингэж амар харж ийн л да. Гэхдээ бас нэг юмыг олж харахгүй байгаа байхгүй юу. Жаахан тийм өөрийгөө жаахан югмэр юм. Үннийг олж харахгүй байна гэх юм уу? Үннийг олж харахгүй юм өнгөн зүйлс рүү хараад байгаа юм шиг. Magician доошоо гарч ирж ин Seven of Swords-тай хамт гарч ирж ийн гэхээр юм хуурамч зүйлсүүдийг илэрхийлдэг л дээ. Хуурамч яг тодорхой бус, үнэн бус зүйлсүүдийг. Тэгээд Two of Swords-тай хамт гарч ирж ийн гэхээр ингээд олж харахгүй байна гэдэг юм. Харахыг бас юус хүсэхгүй байгаа юм болов уу? Амар юм хөнгөн орж ирлээ. Би өстой амар гүнзгий юм ярих юм баг гэж бодсон чинь үгүй ээ, unicorn доошоо харж гарч ирсэн. Энэ группийг сонгосон хүмүүс бол бүр тийм гүнзгий асуултууд руугаа явж орохгүй байгаа юм байна. Тэгээд ингээд их тийм хөнгөн мэдрэмжтэй гарч ирж байна л да. За яг ингэж байгаа болно доо гэдэг ч юм уу те. Амар юм фол намайг нэг хүн бас хүзрүүдээ утгыг нь сайн гаргаж тайлбарлаач гэж хэлжсэн. Тэгээ бас юм нөгөө тайрууд сонирхдаг хүмүүс нь ингээд яаж энэ одоо ямар хүзрөөс ямар утга гаргаад яаж тайлбарлаад байгааг нь бас ойлгохыг хүсэж байгаа юм болов уу гэж би бодсон л да. Тэгээ би аль болох жоохон хүзрүүдээ утгачилж тайлбарлахыг хичээн. Тэгтээ хүзэр болгоныг махчилж тайлбарлаж байна гэдэг нь тайрууд уншигч хүн өөрөө туршлагагүй байна гэдгийг илтгэдэг шүү. Тийм болохоор ойлгоорой яг ингээд хүзэр болгоныг махчилж тайлбарлана гэдэг бол миний хувьд бол надаас нэг тэгж гардггүй. Ингээд гарч ирж байгаа энергийг нь тайлбарлаж ярих гэж хичээдэг юм аа. Гэхдээ би бас ингээд сурах сонирхолтой хүмүүст нь зориуллаад бол
тайлбарлаад явах гээд хичээе. Энэ хүзрийн Crowns-ууд нь бол Pentacles-ийг газар шороо гэсэн зоосны хүзрийг бол илэрхийлдэг л тийм. 7-ын зоос The Fool буюу одоо тэнэг гэсэн хүзртэй хамт амар юм баг хичээл зүтгэлтэй. Дөнгөж нэг хальт та одоо ингээд ямар нэгэн юмыг хийхдээ бүрэн өөрийгөө 100% зориулж хийхгүй байгаад байгаа байхгүй юу? Энэ бол юу ч 70% таа л хийж гин гэсэн үг. Надаа ингээд Fool-тэй хамт гарч ирж байгаа болохоор баг тэрнээс баг. Амар хөнгөн орж ирсэн. Ерөөсөө за явах тий болно доо гэсэн байдалтай. Нөө ингэж итл болно дөө. Four of Swords буюу дөрвийн сэлэм. За ингэж итл болно доо. Би яг уу ингээл юм сонирхол явж байгаа. Би яг уу хаяа тайрууд үзээд нэг хаяа сонирхтын гэ тий. Таны ингээд сонирхож байгаа зүйлстэй хүртэл та өөрийгөө бүрэн дайчилж тэрнийхээ төлөө ингэж бас ингээд бүрэн явахгүй байгаа гэдгийг чинь өөрийнхөө 100%-ийг зориулахгүй байгаа. Өөрийнхөө 100% потенциалыг олж харахгүй байна. Юунд сайн ханддаг бэ? Одоо юуг хамгийн сайн хийдэг вэ? Юу миний сонирхлыг хамгийн ихээр төрүүлдэг вэ? Яг амьдралаасаа би юу хүсэж байна? Юу хиймээр байна гэсэн иймэрхүү зүйлс рүү ерөөсөө орохгүй байна гэж байна. Тэгээд одоо энэ Unicorn card айгу тайлбар нь ингээ орж ирж байгаа байхгүй амар юм daydreamy те амар хөнгөн нэг юм гоё юм бас төсөөлөөд ч юм уу арай нэг өөр юм төсөөлөөд яваад байгаа. Тэгээд уул нь болохоор та ийм бусдаас амар онцгой хүн байгаа байхгүй юу? Танд бусдаас илүү ингэж хийж чаддаг, таны хамгийн сайн хийж чаддаг тийм зүйл байгаа. Тэрийг олж аваагүй байгаа юм болов. Танаас нэг юм гарахтаа уул нь амар сайн гардаг. Та хэрвээ өөрийнхөө 100% потенциалаа нэг юм зориулах юм бол үнэхээр бүр ингэж од шиг гэлэлцэн. Олон хүн дундаас маш тодор гэлэлцэн. Бусдаас бас юмыг амар өөр сэтгэж чаддаг. Нэг тийм хумхын ордны энерги орж ирлээ. Unicorn болоод ч тэр хумхын орд, загсны ордны энерги бас амар мэдрэгдэж байна. Гэхдээ яг бид нар одоо болохоор нөгөө загсны ордны season дээр явж байгаа болохоор тийм байж магадгүй. Гэхдээ энэ season дээр тийм ээ яг энэ бууд гарагийн буцах хөдөлгөөний үеэр ийм хөнгөн байх нь бол тэмч зөв зүйл бол биш. Яг тэгэхээр энэ үеэр өнгөрсөн рүүгээ сайн харж тийм ээ өөрийнхөө ойлгох зүйлсээ ойлгоод хэрэггүй зүйлсээ амьдралаасаа гаргах хэрэгтэй байхгүй. Тэгэхэд та болохоор одоо таныг ямар нэгэн зүйл зовоож шаналлахгүй байгаа болохоор яг ийм гол асуудал руугаа өнгөж харахгүй байгаа юм байна л да. Тэгээд байгаа байдалтай одоо бол сэтгэл хангалуун байгаа. Бас нэг орж ирж байгаа юм нь болохоор ерөөс нэг хийх юм бодохгүй байна. Ийм байх нь одоо зөв юм болов буруу юм болов би жоохон гайхаад байна л да. Нэг хийх юм бодохгүй байна. Тэгээд ингээд юм бодохгүй байгаа нь танд бас өөртөө тань гоё тий. Хүнд юм бодоод ахаар угаасаа хэцүү шттэ. Өөрөө зовдөг бид нар. Гэхдээ яг уу тэр процессаас бол их зүйлийг ойлгож аваад тэгээд ингээд амьдрал урагшлаад явхад бол явандаа танд бол хэрэгтэй. Гэхдээ энэ үеэр бол та ерөөсөн нэг юм бодохгүй баруун нэг юм хийхгүй байна. Жохон тийм урссан байдалтай бас жоохон залхуурж байгаа ч юм уу. Тань ингээ хий гэж бодсон зүйлс бол байгаа юм шиг. Хийхийг хүсэж байгаа зүйл байгаа юм шиг гой санаанууд хэрэгжүүлэх гэсэн санаанууд байгаа юм шиг байгаа. Тэгээ тэрийг юусэн яг ингэж бодиттой материал одоо бодит байдал дээр гаргаж ирж хэрэгжүүлэхгүй байгаа гэж бол харагдаж байна шүү. Тэгээ танд одоо бас нэг орж ирж байгаа мессеж нь жоохон юм цаг хугацааны асуудал байна гэх юм уу да. Та болохоор тоохгүй байгаа асуудлууд тийм ээ. Уул нь бол яг одоо энэ цаг хугацаанд танд анзаарагдаж таны ажиллагаа шаардж байгаа зүйлс бол байгаа байхгүй юу? Цаг хугацаа жоохон алдж гин гэж бол хэлж байна шүү. Энэ бол тэгтээ мессеж хүзрэн дээр гарч ирсэн зүйл бол биш. За бүгдээрээ Oracle card
авч үзье. За групп 1-ийг сонгож байгаа хүмүүст бод гарагийн боц хөдөлгөөнөөр юу тохиолдохоор байна? Karma, intuition, shocking, тэгээд cloudy judgment. За тэгээд illusions, unbalanced, distorted тийм ээ, нэг юм illusion, баланстай бус. Тэгээд ингээд нэг юмыг олж харахгүй юм үүлэн дунд ингээд байгаа юм шиг. Karma буюу үлийн үр, consequences, cause and effect, depths. Intuition, зүүн савин дотоод ингээд мэдж байгаа зүйлс, shocking буюу одоо тийм гайхшруулсан зүйлс, асуудлуудыг илэрхийлж байна. Тийм ингээд харахад болохоор яг хуу энэ бод гарагийн боц хөдөлгөөний үеэр болохоор за танд ингээд address хийх ёстой тийм ээ, асуудлууд бол байгаа, танд өөртөө байгаа асуудлууд бол байгаа. Тэгээ тэрийг ингээд уулна та өөрөө олж харах ёстой тий, тэрэн дээрээ ажиллах ёстой гэдгийг уулна бол та мэдж байгаа. Тэгээд дахиад нөгөө intuition таны зүүн савангоор дамжуулаад ингээд хэлэх гэж байгаа зүйлс бол ингээд уулна бол зөндөө дээрээс мэдээлэл ирж байна. Гэхдээ яг тэрийг ингээд үнэн бодит зүйлсийг нь олж харахгүй юм бүрхэг байгаад байна л да. Энэ хугацаанд болохоор таны амьдрал тийм янз бүрийн асуудал юм уу те, янз бүрийн юм таныг ингээд сэгсэрсэн тийм зүйл бол болохгүй байна. Таныг сэгсэрсэн ингээд триггер хийсэн зүйл болохгүй байгаа болохоор яг энэ дотор байгаа асуудлуудаа олж харахгүй байгаад байгаа юм байна л да. Түрүүн энэ дээр тарот хөдрөн дээр бас гарч ирсэн. За ингэж бол хэлж байна. Одоо бүгдээрээ хин таны амьдралд иргэн ирэх вэ гэдгийг үзнэ. Бод гарагийн боц хөдөлгөөнөр бол өнгөрсөнд байсан хүмүүс бол маш их гарч ирдэг тийм ээ. Гэхдээ заавал гарч ирэх албатай гэсэн үг бол биш. Ер нь бол өнгөрсөн рүүгээ эргэж харж хүмүүс айгүй их юм зүйл боддог байхгүй энэ хугацаанд. Тэгээд ирэхээр өнгөрсөнд болсон харилцаанууд руугаа их эргэж хараад тэгээд ер нь энэ хүнтэй бас юм байсан юм байна гэх мэтчлэн иймэрхүү зүйлсийг ойлгоод ирэхээр нөгөө хүн рүүгээ холбогдох, нөгөө хүнтэйгээ буцааж холбоо тогтоох гэх мэтчлэн ийм үйлдэлүүд бол бусдаас гарч ирдэг л дээ. За групп 1-ийг сонгосон хүмүүсийн амьдралд нь хэн эргэж ирэхээр байна вэ? Шууд ингээд дууссан, комплит болцсон тийм харилцаа. Эсвэл ингээд үе нэг рүүгээ тий. Үе нэг рүүгээ ингээд нааш цааш болоод ирж очиод идэг тийм харилцаа. Ой. Энэ хүн холбоо тогтоох гэхээсээ илүү үйлдэл хийх юм байна л да. Үйлдэл хийн. За ямар хүн бэ гэхээр аль хэдийн түрүүн хэлсэнчлээ аль хэдийн ингээ харилцаа холбоо ингээ дууссан. Магадгүй таныг энэ хүн орхисон эсвэл та энэ хүнийг аль хэдийн ингээ орхисон гэмээр харагдаж байна л да. Энэ харилцаа бас одоо хин хинтэйгээ хамт байгаад үзсэн тийм ээ. Хин хинийхээ зан ааш характерыг одоо мэддэг тиймэрхүү хүн байж болохоор байна. Ямар санаа энэ хүний нөгөө энергийг ингээд мэдрэх гэсэн чинь амар ийм хоосон орж ирэх юм. Толгой нь ингээд ийм хоосон юм шиг.
хоосон гэхээсээ илүү амар их зүйл ингээ энэ хүн мэдрээд байгаа байхгүй юу? Сэтгэл мэдрэмж нь айгүй их өнгөрсний талаар угаасан нэлээд бодож байгаад энэ хүнд энэ буд гарагийн буцах хөдөлгөөн амар хүчтэй нөлөөлнө. Тань дээр ирэх хүнд буд гарагийн буцах хөдөлгөөн амар хүчтэй нөлөөлнө. Тэгээд энэ хүн одоо яагаад холбоо барьж ийн вэ гэхээр өнгөрсөнд та хоёрын хооронд болсон зүйлсээс ийм тодорхой бус орхигдсон зүйлс тийм ээ, өөрийнх нь ингээ олж мэдхийг хүссэн асуултуудын хариулт гэдэг ч юм уу, тэр тийм асуултуудыг танаас асуух гэж олж мэдэх гэж бас холбоо барихаар бол харагдаж байна л да. Та энэ хүнд ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй ингээ хальцсан орхигдсон байж магадгүй. Тэгээ тэр нь энэ хүнийг ингээд юм төөрөгдөлд оруулсан. Тийм төөрөгдөл юм байна. Тэгээд ингээд юм сонин толгой хоосон ч юм шиг дүнг мэдрэмж орж ирээд байгаа юм байна. Түүнээс бол энэ хүн болохоор шүү дээ, өөрийнхөө юу буруу хийсэн, юу зөв хийсэн, тий ямар мэдрэмж танаас авч исэн, тэгээд ямар ийм асуудлууд та хоёрын хооронд байсан бэ? Яагаад энэ харилцаа болж бүтээгүй вэ гэдэг тал дээр амар их юм зүйл бодож байгаа. Тэгээд энэ буд гарагийн буцах хөдөлгөөнөөр ялангуяа энэ зүйлсийг илүү ингээ гүнзгий бодно. The Fates буюу хувь тавилан гэсэн хөзөр доошоо харж гарч ирсэн. Тэгээ бас юм за ер нь болох ёсгүй байсан харилцаа болоод ингэж дууссан юм байна да гэдэг ч юм уу. Яг яагаад юм бол? Яг яагаад ийм зүйл болсон юм бол? Юу би буруу хийгээд юу болсонгүй вэ? Гэт та хоёрын харилцаа бас юм токсик талтай байсан гэж магадгүй. Им shadow тэ сүдэртэй талуудаа бас илүү их энэ хүн анхаарч харж ийн л та. Энэ хүний гаргах үйлдэл тийм ээ, хэлэх үгнүүд нь болохоор амар тийм удаан бодож бодсны эцэст гарч ирж байгаа үгс. Удаан бодож ижил энэ бүгдийг одоо хийж байгаа. Амар удаан хөдөлгөөнтэй хүн байгаа хгүй юу? За энэ хүний энерги нь болохоор надад газар орд нэлээд сайн мэдрэгдэж байна. Матар, үхэр, охин, тэгээд хилэнц, мэлхий, загас, мэлхийний орд бас нэлээд сайн орж ирлээ. Таны энерги ч гэсэн матар, охин, үхэр бас байж болно. Гэхдээ матар, охин илүү мэдрэгдэж байна. Нэг тийм жоохон хатуу, хүйтэн хөндөй юм шиг. Тэр энэ хүн болохоор танаас тийм мэдрэмж авсан байгаа байхгүй юу? Ямар хатуу, өөрт нь бас жоохон хатуу хандсан гэж хэлж байгаа юм байна л да. Тэгээд тодорхой бус зүйл энэ харилцаанд амар их байсан болов. Эсвэл энэ хүн ямар нэгэн юм тодорхой хариулт авч чадахгүйгээр энэ харилцаа ингээд дууссан уу гэж бол харагдах юм. Тэгээд энэ King of Crowns хараа, энэ бол нөгөө King of Pentacles ахгүй юу? Нэг хөлн юм хиймэл хөл. Энэ хүн босч ирч чадахгүй байжгаад өөрийгөө бас нэлээд хүчилж ийм үйлдэлийг хийж байгаа юм байна шүү. Босч ирч чадахгүй байсан гэдэг нь болохоор одоо өөрөөс нь тийм зориг гарахгүй байсан байгаа байхгүй юу? Тантай холбоо барих эсвэл ямар нэгэн үйлдэл хийх зориг гарахгүй байсан. Тэгээд өөрийгөө бас нэлээд хүчилж даанч тийм нэг юм удаан хугацаанд бодож байгаа амар дөрвтэй үйлдэл хийж байгаа юм шиг нэрэг байсан. Өөрийгөө нэлээд хүчилж өөрөөс нь бас их зориг хүч гарч ирж ийж тань руу холбогдож ч юм уу юм үйлдэл хийж ин гэж юм. Тэгээ энэ холбогдож байгаа энерги нь болохоор зүгээр ингээд холбоо барайл хаа юу вэ гэдэг ч юм уу тийм биш. Энэ хүнд хэлэх олон юм байгаа. Ярилцаж одоо гаргаж ирэх зөндөө олон асуудлууд байгаа гэдэг чинь амар их юм бодсон байна. Тийм ингээд түрүүнээс хойш энэ энергийг мэдрэнгүүт миний ингээд толгой нэг л юм сонин дүнг бодлоод байгаа байхгүй юу? Бас хүнд энергитэй байна л да. Энэ хүний орж ирж байгаа энерги нь болохоор таныхаа амар хөнгөн байсан. Нэг хийх юм бодож байгаа биш, нэг хийх юм хүлээж байгаа ч биш.
Тиймэрхүү. Энэ хүн болохоор амар их зүйл бодож байгаа. Энэ хүнд ойлгосон зүйлс амар их байна. Тэгээд бас өөрийнхөө сэтгэлээ бас амар сайн ойлгосон. Би ер нь яг ямар зүйлийг групп нэг ихнээс мэдэрсэн бэ? Өмнө нь ч гэсэн, одоо ч гэсэн, цаашдаа ч гэсэн энэ хүнээс би юу мэдрэх вэ? Юу мэдэрсээр байх вэ гэдэг ч юм уу амар гүнзгий юм ойлгосон гэж байна. Тэрийгээ бүр ингээ бичээд ингээ тодорхойлцсон юм шиг харагдаж байгаа байхгүй юу? Бичээд тодорхойлцсон гэдэг нь болохоор бүр ингээ толгоондоо ингээ mental note ингээ хийцэн. За надаа тэр нь таалагдсан болохоор энэ нь юм байсан болохоор тэр үед бит хоёр тэгсэн болохоор тэгээд ийм олон шалтгаантай болохоор би энэ хүнд ер нь хайртай байна гэдэг ч юм уу. Ийм амар лавшруулж бодсон юм байна л да. Юмыг ингээ амар ойлгоод тэгээд угаасаа нэг за энд болохоор матар хилэнц гэсэн орд айгу хүчтэй мэдрэгдлийн нэг ингээ хүнд хайртай болохоор амар юм гүнзгийгээр хайрладаг төрлийн хүн. Сэтгэл мэдрэмж нь тийм амархан өөрчлөгдөд байдаггүй. Өмнө нь та энэ хүнийг орхисон шалтгаан нь болохоор бас таны та арай жоохон хурдан энергитэй юм байна. Энэ хүнийг бодоход. Таны яг ингээ хүссэн зүйлийг яг тэр цаг хугацаанд өгч чадаагүй айгу жоохон удаад байсан. Харилцааг тодорхойч болохгүй тийм. Ийм хоёрын хооронд тодорхойгүй харилцаанд ингээд удаан яваад байсан болохоор би ийм юмд байж чадахгүй гэд энэ хүнийг хайцсан юм уу? Харин тийм цаг хугацааны асуудлын харилцаанд бол байсан юм байна л да. Тэгээд энэ хүн болохоор оройтож ойлгож байгаа. Яг ийм тодорхой өгөгдсөн цаг хугацаанд энэ бүхнийг ойлгож тань дээр ирээгүй гэдэг ч юм. За Oracle card авч үзье. Бүр ингээд энерги нь бас нэлийн хүчтэй орж ирээд юм шүү. За групп нэгийнхэнд Булгарийн боцох хөдөлгөөнөөр хэн эргэж ирэх вэ? Бас энэ хүний бодож байгаа бодол нь болохоор таныг өөрийг нь хүлээж авахгүй байх та гэсэн бас бодолтой. Friends. Flow. Celebration. Тэгээд masculine energy. Тийм энэ хүнээс амар их зориг гарсан байгаа байхгүй түрүүний хэлсэнчлэн. Masculine energy гэхээр өөрийгөө бас ингэж зоригжуулж за би ер нь чадна ингэн тэгнэ гэд тэгээд ингээд энэ гарч ирж байгаа нь stone буюу тэ чулуу газар энергиэр харагдаж байгааз газар энергитэй хүн байна. Гэхдээ энэ хүн эргээд ирэхэд тийм ээ энэ хүн харилцаа ингээ үүсгээд ярилцахад та ч гэсэн танаас ч гэсэн бас юм оролцоо гарч ирнэ. Оролцоо хичээл зүтгэл ч юм уу. Одоо юу гэдгийг та бас өөрийнх нь гаргаж байгаа үйлдэлт нь хариу үзүүлж ийж энэ хүн өөрийгөө ингэж нээж илэрхийлэхээр байгаа байхгүй түрүүний хэлсэнчлэн таныг болохоор өөрийг нь хүлээж авахгүй байх гэсэн ийм бодол тэгээд байгаа болохоор танаас бас нэг юм за ер нь дохио хүлээж байгаа гэх юм уу да. За ингээд би энэ хүнд өөрийгөө илэрхийлвэл болох юм байна гэдэг ч юм уу тийм зүйл олж мэдэх юм бол энэ хүн улам илүү ингээд энэ болгоныгоо сэтгэлээ ингээд илэрхийлж гаргаж ирнэ. Glow up боёо улам гоё болсон юм шүү тийм мэдрэмж танаас авсан баха. Онлайнаар би биенийг ингээд хардаг мэддэг хүмүүс бол энэ хүн таныг бас ингээд ажиглаад хараад bijсэн. Тэгээд улам л гоё болоод улам л
сэтгэл татан болоод байгаа юм шиг санагдсан баха. Тэгээ тийм болохоор би ер нь энэ хүнд ингэ сэтгэлтэй юм биш шүү дээ. Гэх мэтчлэн ийм зүйлс бодох. Тийм өдөөгч нь болж өгсөн гэх юм уу? Таны зургууд ч юм уу? Тийм өмнөхөөсөө ингээд бас илүү уламжлах гоё болсон юм шиг. Уламжлах гоё болоод байгаа юм шиг санагдсан гэдэг чинь. За тиймээд ер нь бол нэлээд ийм deep энергитэй хүн байна шүү. За YouTube-ийн уншлагаа ингээд энэ хүрээд өндөрлөе. Нэмэлтээр болохоор бүгдээрээ за энэ буд гарагийн буц хөдөлгөөний үеэр анхаарах зүйлс болон та юу ойлгох хэрэгтэй болох вэ гэж асууна. Тэгээд таны бодож буй энэ хүн харилцааны талаар юу ойлгох бол тэр хүнд буд гарагийн буц хөдөлгөөн яаж нөлөөлөх үү гэдгийг асууна. Одоо яг энэ хэсэгт гарч ирсэн нэг юм ойлгоод байгаа зүйлсийг нь бүгдээрээ илүү сайн гүнзгийрүүлж асуунаа. Тэгээд та хоёрын харилцаа энэ үеэр яаж өөрчлөгдөх вэ гэж асуунаа. За тэгээд нэмэлт авах сонирхолтой хүмүүс нь болохоор description дээр тавигдсан линкээр ороод өмнөх шиг тэгээд нэмэлтээ аваарай. YouTube-ийн уншлагаа орж ирж сонссонд бол маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баярлалаа. За одоо бүгдээрээ 2 дугаар группийн уншлах руу орцгоё. 2 дугаар группийн маань энэ тарот декийг сонгосон байгаа. За тэгээ ерөнхий энерги нь ямар хуу байна вэ гэд асуугаад энэ хүзрийг гаргаж ирсэн. Dragon буюу луу гэсэн хүзэр өөрөө юу илэрхийлж байна вэ гэхээр ганцхан юм нүд харагдаж байгааз. Тэгээ луугийн нүд гэ бүгдийг харж байгаа, бүгдийг мэдэж, бүгдийг ойлгож байгаа гэсэн утгатай. Энэ хугацаанд танд бас ойлгох зүйлс их байж болохоор л харагдаж байна. Тэгээ бас ингээд юу ч таныг нэвтэлэхгүй, одоо ямар ч зүйлс таныг ингэж доош нь доош сэтгэлийг тань унгахааргүй, ямар тийм хүчрхэг энерги мэдрэгдэж байна л та. Бас тэгээ маш ухаалаг. Юу хүсэж байгаа, юу танд хэрэгтэй вэ? Одоо амьдралдаа бас юуны төлөө явж байгаа вэ гэх мэтчлэн ийм зүйлсээ маш сайн мэдж байгаа, бас нэлээд сайн ойлгохоор байна гэж бол харагдаж байна шүү. Хүмүүсийн худал хуурмаг зүйлсийг бас ингээд нэвтэлж харна. Хүний тэнэглэл гэдэг ч юм уу те бусад хүмүүсийн юу хэлэх, яах нь танд нэг хамаатай байхаа болцсон. Тэрийг ингээд тоохоо болцсон, өөрийнхөө одоо артаа ингээд орхицсон гэж хэлээд ах юм. За одоо шууд тарот руугаа оръё. Тэгээ бас энэ хүзрийн утга нь ингээд тарот үзэж явах хооронд нэлээд сайн гараад ирэх бах. Эхний асуулт нь болохоор буд гарагийн буц хөдөлгөөний үеэр таны амьдралд юу тохиолдохоор байна гэдээ асууна. Тэгээд энэ асуултан дээр угаасаа таны одоогийн ерөнхий энерги бас хамт гараад ирэх бах. Нэгдүгээр групп дээр бол тэгсэн. Тэгээд давхар энергийн чек болоод явах баха. За групп 2-ыг сонгож байгаа хүмүүсийн маань буд гарагийн буц хөдөлгөөний үеэр амьдралд нь юу болохоор байна вэ? Юу тохиолдохоор байна вэ? Judgment Chariot хоёрыг тайлбарлаад өгөөч. Дахиад Major Arcana гаргаж ирэх юм. Дахиад тайлбарлаад өгөөч. Judgment Chariot, the World, 9 of Cups гинэ. Энэ хоёрыг энд тавьчих. Тэгэхгүй л. За ямар ч үсэн амар иш хүчтэй, амар өөртөө итгэлтэй энерги орж ирж байна. Худал хуурмаг зүйлсээс өөрийгөө амар хамгаалж байна гэдгийг. Таны эргэн тойронд ялангуяа нэг тийм худлаа зантай хүмүүс
байгаа юм шиг харагдлаа. Та тэр хүмүүсийн одоо юу хүсээд байгаа, юу хэлэх гээд байгаа гэдэг ч юм уу те. Тэрийг нь ингээд амар сайн мэдж байгаа байхгүй юу? Таны хойноос одоо энэ хүн ингээд унтж байгаа биз тийм ээ. Хойноос нэрээ хутгалж байгааз хил амнаас үүдэлтэй, хил амтай холбоотой хүмүүс ирж юу гэдэг одоо таны талаар хуурамч худал ховж зөөж байгаа ч юм уу тий. Тиймэрхүү асуудлууд ар нуруулуу хутгалж байгаа мэт тиймэрхүү үйл явдлууд ер нь бол болсон байх шүү. Эсвэл та энэ хүмүүс тэгж байгаа гэдгийг мэдээд байгаа. Мэдээд ингээд хараад байгаа гэж хэлж байна л да. Тэгээ энэнийг одоо юу гэмээр та болохоор таны гаргаж байгаа хандлага болохоор мэдээд байгаа хэрнээ нэг тоохгүй байгаа юм шиг. Яахыг нь жоохон хараад байгаа ч юм шиг. Энэ хүмүүс юу их нү, яах нү, юу гэх нү гэд тандаад ингээ ажиглаад хараад байгаа гэдгийг чинь. Тэгэд яг ирээд зоох үед нь бол та үйлдэл хийн. Хэлэх юмаа хэлж илэрхийлнэ. Одоохондоо болохоор мэдж байгаа хэрнээ мэдэхгүй байгаа юм шиг дүр үзүүлж байгаа юм байна. Ерөнхийдөө болохоор энэ бууд гарагийн буцах хөдөлгөөний үеэр энэ олон нийт хүмүүс, нийгэм, найз нөхөд хүрээлэл гэх мэтчлэн энэ асуудлуудтай холбоотой ямар нэгэн асуудал таны амьдралд байсан бол тэр сэдвийн хүрээнд ийм үйл явц их болох юм байна л да. Та бол ер нь бол хэлэх үг, хийх үйлдэл амар ингээд хянаж контролдож өөрийгөө жах ингээ хааж байгаа байхгүй юу. Гэхдээ эндээс танд бас ойлгох амар их юм том хичээлүүд байсан байна л да. Хинд итгэх нь зүг бэ? Хинтээ яаж харьцах нь зүг бэ? Нийгэмд би өөрийгөө бас яаж илэрхийлж, яаж хүмүүстэй харьцаж явах нь зүг байдیں۔ Хүмүүс ямар байдیں гэх мэтчлэн юм хүний яг мөн чанарыг амар сайн ойлгож харж байгаа. Их тийм жоохон ууртай хэрнээ уураа дандаа юм дотгошоо хааж байгаа тийм энерги байна. Ялангуяа найзуудтай холбоотой асуудлууд байсан бол энэ нь бас таны урмыг амар хугалсан. Энэ хүмүүст итгэснээрээ та өөрийгөө бас жоохон зэмлсэн байгаа байхгүй юу? Би буруу юм хийлээ гэд та өөрийгөө ол зэмлсэн гэж байна. Жоохон тийм ялагдсан юм шиг мэдрэмж авсан. Гэхдээ бас ингээ харахад бол таны буруу гэсэн зүйл ер нь айгүй бага байна л да. Нөхцөл байдлаас үүдэлтэйгээр ийм асуудлууд ер нь бол үүссэн байгаа хгүй юу. Тэг ингээ бууд гарагийн буцах хөдөлгөөний үеэр ялангуяа ер нь л орж ирж байгаа мессеж нь тэг хүнд хэлэх үг хийх үйлдэл дээр амар юм анхааралтай болгоомжтой байх хэрэгтэй угаасаа. Тэгэхгүй бол одоо аль талаасаа бас юм хүсээгүй үг үйлдэл гарч болохоор байна л да. Хүмүүсийн хил аманд ер нь л орох гээд байна. Тэгэд бууд гарагийн буцах хөдөлгөөний нэг онцлог болохоор харилцаа холбоо communication гэсэн ийм асуудлууд дээр дандаа ингэж холион бантан утгаж идэг. Тийм. Хамт олонтой харилцаан дээр энэ бол ямар хүчтэй бас нөлөөлдөг л дөө. Таны хэлэх гэж хэлсэн зүйлсийг нөгөө хүн нь болохоор бусд хүмүүс яг ингээд зөвөр ойлгохгүйгээр та ч гэсэн тэр хүмүүсийг зөвөр ойлгохгүйгээр үйл ойлголцол амар их үүсдэг. Тэгээ энэ групп дээр үйл ойлголцол ер нь бол ихтэй харагдаж байна шүү. Гинтл амар олон хүний анхаарлын дунд орвол тэгээд нэг юм жоохон шовдөрлөгдөд байгаа ч юм шиг энерги байх юм. Танд тэгж санагдах байхаа. Гадуур хөгдөд байгаа ч юм шиг. Тэг ингээд яг нөгөө хүмүүс болохоор яг нүүрэн дээр чинь ирээд хэлэх юмаа хэлээд асуудлаа ингээд шууд шийдээд учраа олохгүйгээр дандаа хойгуур хийгээд байгаа байхгүй юу. Үйлдэл нь болохоор indirect буюу шууд бус. Хэлж байгаа үгсэн ч гэсэн шууд бус. Бас орж ирж байгаа юм
гадуур дотор явж те хүмүүстэй одоо ууж идэхдээ бас болгоомжтой байх хэрэгтэй гэж тэгж байна. Алкогольтой холбоотойгоор энээс үүдэлтэйгээр ийм холион бантан үүссэн ийм асуудлууд үүсэх юм боломжтой байна шүү. Тэгээд ингээд нэг юм жоохон ууртай гарч ирээд байна. Хэлж байгаа үг үйлдэл жоохон ууртай асуудал, айгүй их асуудал үүсч болохоор байна. Тэг болгоомжтой байгаарай гэж бол сануулж байгаа юм байна. Хэрвээ энэ асуудлууд те таны амьдралд аль хэдийн үүссэн болцсон байсан бол хүмүүстэй харилцаанд ийм асуудлууд болцсон байсан бол ер нь бол шийдэгднэ. Энэ бод гарагийн буц хөдөлгөөнөөр энэ асуудлууд эргэж ингэж гарч ирээд яг учраа олж шийдэгдээд тэгээд ингээд нэг ийм теншн буюу тиймэрхүү зүйлс нь алга болоод сэтгэл хангалуун энэ бүхэн дуусч болохоор байгаа байхгүй юу? Нөгөө талаас энэ хугацаанд бас танд хийх зүйлс амар их байх болно. Ингээд амар олонгаар хөлтэй юм шиг тий ийш тийшээ ингээл айгүй их зүйлсийг нэг дор амжуулах амар их шаардлага гарч ирнэ. Ийш тийшээ амар их явж байгаа. Өөрийгөө ингээ олон хуваах хэрэгтэй ч юм шиг бүр. Тэгтлээ ингээд ажил амьдралын асуудлууд бас их байгаа байхгүй юу? Хариуцлага, шаардлагууд танаас их шаардж байна. Тэгэхдээ энэ болгоныг та бол нэлийн сайн гүйцэтгэлтэйгээр хийж дуусгаж болж чадчихна гэж хэлж байна. Тэгээд өөрийнхөө хийсэн зүйлстэй, хийж бүтээсэн зүйлстэй бас сэтгэл хангалуун байна. Тайван байх боломж болцоо айгүй бага гарч байна энэ сард. Яг ингээд гэртээ сайхан хамраад ч юм уу те хийгсэн зүйлээ хийгээд өөртөө цаг зарцуулаад хобби гэх мэтчлэн өөрийнхөө хийх дуртай зүйлсээ хийхэд цаг юусаа гарахгүй байна. Амар завгүй, амар их юм асуудлууд ч юм уу хийх зүйлс амар ихтэй. Нэг анхааруулж байгаа зүйл нь болохоор түрүүний нөгөө хүмүүстэй харилцаанд үүсэх юм асуудлууд дээр жоохон буулт хийж өгөөрэй гэж бас хэлж байна. Хит бардам хит жоохон ийм эго ихтэй тий өөрийгөө ингээд та нараар би яадیں надад хэрэггүй гэсэн нэг тийм хандлагатай бусадтай бити харьцаарай гэж бол сануулж байгаа юм шүү. Жоохон буулт хийж өгөөрэй. Хүмүүстэй ер нь бол харилцаагаа зөөлөн тайван байлгахыг илүү хичээсэн нь зүгээр шүү гэж бол хэлж байна. Жоохон ууртай байна л да, тийм болохоор тайвшраарай, бясалгал хийгээд жоох өөрийгөө тайвшруулаарай гэж бас хэлж байна шүү. За одоо бүгдээрээ Oracle card авч үзье. Group 2-ыг сонгосон хүмүүсийн хувьд бод гарагийн буц хөдөлгөөний үеэр амьдралд нь юу болохоор байна вэ? Тэгээд conflict асуудлууд бусадтай ингэж маргалдсан зүйлсүүдийг таарч тохирохгүй байгаа байдлыг escaping буюу зүгтж байгаа тийм ээ, зүгтж блоколж ингэж бусдыг түлхэж байгаа байдал. Soulmates буюу заяаны хань, гүнзгий хайр, нэгдэл, цаг хугацаа, хүлээж байгаа зүйлс, cycle, моментууд, obsession буюу хит тийм автсан байдлыг илэрхийлж байна. Infatuation, adoration, addiction. Бүр ингэж донтож, бүр ингэж амар сэтгэл татагдж байгаа байдлыг илэрхийлж байна л да. За яг уу надаа ингэ харагдаж байгаа нь болохоор энэ хүмүүс тантай ингээд ямар нэгэн юм асуудалтай болсон энэ хүмүүс яг уу таны одоо амьдралд заавал байх ёстой хүмүүс бол биш гэж хэлээд байгаа юм байна л да. Энийг бас та өөрөө ойлгож ухаарах байхаа. Тэрийг ойлгоод ингээ харсан болохоор энэ хүмүүсийг орхиход ч гэсэн та бол нэг тэгж хойноос нь зүгдэж заавал энэ хүмүүсийг амьдралдаа байлгах гэж хичээгээд авахгүй юм байна.
Тэгээд бас нэг орж ирж байгаа мессеж нь угаасаа энэ хэрэггүй хүмүүс нь таны амьдралаас гарах цаг нь угаасаа болцсон гэд хэлж байна. Тэгэхээр бод гарагийн буц хөдөлгөөнтэй давхцаад 3 сар угаасаа сарны хэртэлт болно. Бид нэр одоо ер нь энэ хэртэлтийн үйлчлэлээр явж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд хэртэлтийн сизон дээр юу болдог вэ гэхээр өнгөрсөнд эсвэл таны амьдралд одоо хэрэггүй байгаа зүйлсийг амьдралаас ангиж гаргаж явуулж юм цэвэрлэх тийм процесс явагддаг байхгүй юу? Таны хувьд болохоор хэрэггүй хүмүүс, токсик найз нөхөр, хүрээлэл гэх мэтчлэн ийм зүйлсүүд таны амьдралаас угаасаа ингэж гарч явахаар харагдаж байна л та. Та угаасаа мэдж байгаа. Надаа энэ хүмүүс хэрэггүй гэдгийг та угаасаа мэдж байгаа. Цаг нь болсон ч гэдгийг мэдж байгаа юм байна. За, одоо бүгдээрээ дараагийнхаа асуулт руу орноо. Хэн таны амьдралд иргэн ирэх вэ? Тэгээ бод гарагийн буц хөдөлгөөнөөр болохоор ер нь л өнгөрснийхөө талаар хүмүүс их бодоод, тийм ээ. Ялангуяа хуучин харилцаануудаа хүмүүс их бодоод ирэхээр хуучин хүмүүс рүүгээ холбоо байрах, тийм хуучин эксүүд буцаж нийлэх гэсэн иймэрхүү зүйлс их болдог. Энэгээрээ ч ер нь алдартай, тийм ээ. Тэгэхээр болохоор хэн таны амьдралд буцаж ирэх вэ гэдгийг бүгдээрээ харцгаая. Бод гарагийн буц хөдөлгөөнөөр таны амьдралд хэн эргэж ирэхээр байна вэ? Хоёрын амьдрал бод гарагийн буц хөдөлгөөнөөр хэн эргэж ирэхээр байна? Энд хүзүр байсан биш шүү дээ. Энэ хүн болохоор харилцааг одоо дууссан ч гэсэн нааш цааш болоод ирж очивол ингэдэг хүн байх юм. Надаа ингээ харахад бол энэ хүний орж ирж байгаа байдал, тань руу холбоо барьж байгаа байдал, тий хэлж байгаа үгс гэх мэтчлэн ийм зүйлс нь танд ер нь таалагдахгүй. Ер нь таалагдахгүй. Тэг юу гэмээр юм дээ. Нэг олигтой, дөрвтэй юм угаасаа хэлж орж ирэхгүй юм байна энэ хүн. Тэг олигтой, дөрвтэй юм бол хэлж орж ирэхгүй. Нэг хоёрын хооронд л юм ярихаар байгаа байхгүй юу? Тэг уул нь бол энэ харилцаа хэдийн дууссан. Тэгэхэд энэ хүн болохоор жоохон ингээд харамсалтай байдаг. За энэ үеэр ч гэсэн энэ бодлууд нь улам нэмэгдэх байх. Уул нь бол ингээ орхиод явцсан дууссан харилцаа байх юм. Гэхдээ нэг юм ойлгож аваагүй ч юм уу, тэг хичээлээ ойлгоогүй ч юм уу, нэг тийм хүн байгаа байхгүй юу? Тэгэл нааш цааш болоод хоёрын хооронд юм яриад л байдаг. За нэг орж ирж байгаа юм таны яг хүссэн хүн бас биш баха. Энэ хугацаанд тань дээр эргэж ирээсэ гэж хүссэн хүн чинь бол биш байна. Аль хэдийн та бол тоохоо болцсон тийм хүн. Энэ хүн орж ирээд холбоо барихад нь та ер нь бол амар гайхна. Амар гайхна. Энэ одоо юу вэ? Хизээний хэн бэ?
яах гэж байгаа юм бол энэ гэл тэгж юм л да. Та бас энэ хүнд нэх нүүр өгөхгүй гэж хэлж байна. Тэгэд хэлж байгаа зүйлс нь угаасаа нэг юм хөнгөн өөрчлөгдөөгүй. Тэгээд жоохон тийм хүүхэд шиг жоохон тэнэгдүүч юм ярих юм болов. Тийм, ер нь хэлж байгаа нь бол таны хүссэн хүн бол биш. Тэгээ бас хэлж байгаа зүйлс нь ч гэсэн тань таалагдахгүй. Тэнийг юм ярина л гэж хэлж байна. Яг үнэндээ муухагаар хэлэхэд бол тийм ээ. Сонь юм ярина. Яг яах гэж байгаа учир нь олдохгүй. Тэгээд нэг юм олигтой зүйлийг танд амлаад одоо олигтой үйлдэл хийхгүй байж ийж өмнөх шигээ ч юм уу юуг нэрийн амар бацаа энергитэй орж ирлээ гинт. Амар их хүзэр уулан гарч ирсэн байхгүй юу? Тэгсээр нэмээс чинь амар багтай. Яг тэгэхээр та энэ хүний талаар баг ер нь авч хэлэлцэхгүй гэд хийж байна. Энэ хүний талаар бодох бас юм хүсэл танд байдаггүй. Холбоо барих хүсэл байдаггүй. Тэгээд ахад л хойноос чинь ингээл жоохон зулгаах гэдэг тийм төрлийн хүн. Тэгээд одоо хийж байгаа үйлдэл нь болохгүй байна гэдгийг ойлгохгүйгээр нэг юм ингээд автаад идэг байгаа байхгүй. Яг л нэг хандлагаараа. Одоо найр харах чинь буруудаа байна л гэж хэлээд байна л да. Тэгээд тэрийг ойлгохгүй тэгэл яг байдгаараа тийм юм ярьж байгаа байхгүй юу. За жоохон дургуулах нь гэж бол хэллээ надад шууд. Тэгээд их олигтой ч юм хэлэхгүй байна уу. За Oracle card авч үзье. Хоёрдугаар группийг сонголоо хүмүүсийн амьдралтын эргэж ирэхээр үнэ. Desperate гинэ. Йой. Overthinking. Gamble. Inner strength. Desperate гэхээр бүр нэг юм цөхөрсөн тий бүр ингээд жоохон арч байгаа алдсан юм шиг. Танд амар арчаагүй санагдах байхаа энэ хүний байгаа байдал тэгтээ. Тавал нэм гоё хүчтэй хүмүүс дуртай байгаа байхгүй дотоод хүчтэй хүнд дуртай. Тэгээ энэ хүн тэрийг харуулж чадахгүй. Тоглоом хийх гэдэг. Тэр нь угаасаа танд таалагддаггүй. Хоёрын хооронд юм яриад байдаг. Тодорхойгүй харилцаа үүсгэх гэдэг. Тэгээл нэг юм жоохон тийм плеер маягийн энергитэй. Тэр нь танд юусоо таалагддаггүй гэдэг чинь. Яг энэ хүн болохоор их юм бодоол тийм. Бас өөрийнхөө хэмжээнд айгу их юм бодож байгаад ингээд үйлдэл хийж байгаа байх л та. Тэр нь бол таны шаардлага нь юусоо хүрэхгүй байна. Амар дургуулгасан энерги орж ирсэн таны зүгээс. За өөр карт авч үзье. Энэ уншлагын мессежүүд жоохон богинохон болох гээд байна. Групп 2-ыг сонгосон хүмүүсийн амьдралд хийн гэж ирэхээр байна вэ? Lift off буюу fast action, progression forward, the wait is over. Амар юм хурдан үйл хөдлөлтөй тийм энерги байх юм. Гинтэл ингээл орж ирэл. Тэгээ тийм болохоор юм tower card гарч ирсэн баг л та. Та энэ хүний гаргаж байгаа үйлдэлийг нь хараад ингээд амар гайхаж байгаа байхгүй юу? Нэг тийм гоё санагдахгүй ч гэсэн танд таалагдахгүй ч гэсэн ямар сони энэ хүү одоо ингэх байсан юм бах та, ийм зүйл хэлэх байсан юм бах та гэд. Тэгээд tiptoeing буюу баригдахаас ингээд зугтж байгаа sneaking around тэ ингээд тойроод жоохон тийм зүгтаасан энергитэй. Энэ нь
та өөрөө байж магадгүй, эсвэл энэ хүн ч гэсэн тийм байж магадгүй. Өөрөө яг иймэрхүү энергитэй хүн болохоор нь тэгсэн ингээд лаглаг юм яриад тийм ride or die, us against the world, dedicated partnership. Одоо чипт ойл ерөөсөө энэ дэлхий дээр гэх мэтчлэн амар юм гой юм яриад байгаа болохоор танд амар сонир санагдах баха. Тийм болохоор ингээ гайхаад амар гайхсан энерги байсан байхгүй юу? Чухам ингээл гой зүйлийг л хэлэх юм байна л да. Сан нар гэсэн хүзрүүр болохоор амар юм гэгээлэг зүйлсийг уус энэ хүн ярьж орж ирэх гээд байгаа байхгүй. Тэгснэ тэр нь яг юм дөрвтэй юм хөдөлгөөн биш те. Амар итгэлтэйгээр ингээд алхам хийгээд орж ирж байгаа биш. Жохон тийм хуурамч санагдана. Тий, хуурамч санагдана. Тэгээд угаасаа итгэхчгүй. Таалагдахчгүй, итгэхчгүй гэдгийг чинь. За тэгээд YouTube-ийн уншлага бол ингээд дууслаа. Тэгээд би болохоор нэмэлт дээр энэ үеэр анхаарах зүйлс болон юу ойлгох хэрэгтэй болох вэ? Тэгээд таны бодож буй хүн энэ харилцааны талаар юу ойлгох вэ? Тэр хүнд бод гарагийн буцах хөдөлгөөн яаж нөлөөлөх бол та хоёрын харилцаа энэ үеэр яаж өөрчлөгдөх вэ гэх мэтчлэн асуудалтуудыг уул нь бол бодож байсан. Гэхдээ энэ групп арай өөр байна л да. Ягаад гэхээр яг таны хүссэн хүн энэ бод гарагийн буцах хөдөлгөөний үеэр ирэхэргүй байгаа байхгүй юу? Тэгэхээр бүгдээрээ нөгөө хүн рүү чиглэсэн яг энд гарч ирсэн танд таалагдахгүй байгаа хүний талаар нэмэлт уншлага хийхгүйгээр нөгөө хүн рүү чиглэсэн уншлага хий гэж бодлоо. Тэгэхээр энэ группийнх болохоор арай өөр болно. За бод гарагийн буцах хөдөлгөөний үеэр таны яг хүсэж байгаа хүн таны буцаж ирээсэй гэж хүсэж байгаа хүн одоо юу ойлгохоор байна? Энэ харилцааны талаар юу ойлгохоор байна? Тэр хүнд энэ бод гарагийн буцах хөдөлгөөн яаж нөлөөлөхөөр байна вэ? Тэг яагаад буцаж ирэхгүй байна вэ? Та хоёрын харилцаа энэ үеэр бас яаж өөрчлөгдөхөөр байна вэ? Гэт ийм асуултуудын дээр нэмэлтээ хийхээр шийдлээ. Жохон бодож байгаад тэгэхгүй бол гарч ирж байгаа зүйлс нь тиймэрхүү байна тийм ээ. За тэгээд YouTube-ийн уншлагаа орж ирж сонсонд бол маш баярлалаа. Нэмэлт үзэх сонирхолтой хүмүүс нь болохоор description дээр байгаа линкээр ороод нэмэлтээ аваарай. Тэгээд та бүхэнтэйгээ дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дахь группийнхаа уншлага руу орцгоё. За 3 дахь группийнхан маань болохоор энэ декийг сонгосон байгаа. Тэгээд ерөнхий энерги гэдээ асууж үзэхэд vulture гэсэн хүзрүү гарч ирсэн. Vulture буюу энэ тас шүү тийм ээ. Одоо байгаль дээр байгаа ингээд хогийг ер нь бол цэвэрлж идэг гэж үздэг. Тэгээд ер нь бол энэ байгалийн экосистемд маш юм балансыг авчирч өгдөг, тэнцвэрт байдлыг авчирч өгдөг амар юм чухал үүрэг ролтой шүү гэж үздэг. Тэгэхээр одоо амьдралдаа бас хэний ч ингээд хийхгүй байгаа зүйлсийг ялангуяа энэ сүүдэртэй тал руугаа амар сайн ажиллаж байгаа хүмүүс баха. Амьдралаасаа хэрэггүй зүйлсийг нэлээд ингэж сайн гаргаж байгаа хүмүүс байх шүү бахын. Тэгээ тэрийг яг юу хийж байгаагаа сайн мэдж байгаа гэж бол надад харагдлаа. За бүгдээрээ одоо тарот руу оръё. Эхний асуулт нь болохоор бод гарагийн буцах хөдөлгөөн таны амьдралд ер нь яаж нөлөөлөхөөр байна вэ? Таны амьдралд юу нь тохиолдохоор байна вэ гэж үзнэ. Тэгээд тэндээс угаасаа одоогийн тарины ерөнхий энерги бас хамт харагдаад явах болохоор өмнөх 2 групп дээр бас тэгсэн. Тэгээ энергийн жиг нь хамт явнаа. За групп 3-ыг сонгож байгаа хүмүүсийн маань бод гарагийн буцах хөдөлгөөний үеэр амьдралд нь юу тохиолдохоор байна вэ? Дахиад тодлох хэрэгтэй юм байна. Нэг ер нь ийшээ тавьчих.
За тийм ээ, death буюу үхэл гэсэн хүзэр авчирсан. Тэгээд амьдралдаа бас юм маш том өөрчлөлтийг авчирч байгаа хүмүүс гэж бол хэлж юм л да. Орж ирж байгаа мессеж нь болохоор амьдралдаа нэлээд удаан ийм сайн хүний дүрд тоглосон гэдгийг чинь. Өөрөө өөрийгөө ингээд алдах хүртлээ. Тэгээд буцаад өөрийнхөө энэ дотоод хүүхэд рүүгээ өнгийж хараад өөрийнхөө хэн бэ гэдгийг ингээд таних дахин ийм шаардлага гарч ирсэн байна. Сайн хүний дүрд тоглож гин гэдг нь болохоор одоо хүнд үгүй гэж хэлж чадахгүй байдаг ч юм уу тий. Дандаа ингээ хүнд бас юм гоё сэтгэл төрүүлэх гэж хичээдэг. Өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлийг бусдын төлөө хийгээд байхаар өөрийгөө бид нэр алдаад эхэлдэг л тий. Хэн бэ гэдгийг ингээ танихаа болждаг. Яг өөрийнхөө үнэн мөн чанартай тохирсон үйлдэлийг хийхгүй байгаад байна гэсэн утгатай байхгүй юу. Тэгэхээр тийм болохоор таны энэ хуучин хэн байсан бэ гэдэг бол үхэж алга болох тийм шаардлага бол гарсан байна. Нэлээд хүчтэй мессеж орж ирлээ. Энэ хүзэр бас нэлээд ийм dark мессеж ихтэй юм шүү. Нэг л мэдсэн чинь амьдралтай амар сэтгэл хангалуун бус болцсон байсан гэдгийг ойлгож байна гинэ. Бүх зүйлс байгаад байгаа юм шиг. Таны амьдралд болохоор бүхэл зүйлс байгаад ингээ гаднаас нь харахад болохоор бүх юм сайхан байгаа юм шиг харагддаг. Хүсэж байгаа бүх зүйлс нь байна тийм ээ. Дандаа юм материаллык зүйлс. Ажил карьерийн хувьд ч сайн явж гин. Өөрийгөө ч бие гоё аваад явж гин. Одоо ингээ гаднаас нь харахаар амар гоё амьдраад байгаа юм шиг харагдаад байгаа. Хэрний дотроо амар их юм асуудалтай. Дотроо болохоро ингээд өөртөө дотроо хадгалсан бас юм нэлийн олон уур бухимдал, стресс гэдэг ч юм уу иймэрхүү зүйлс танд байсан байна. Тэрийг ингээ гадагшаа илэрхийлж гарахгүй дандаа ингээ дотгошоогоо хаадаг, өөрийгөө дандаа ингээ барьдаг, контролддог байсан. Тэгээд ингээ нэг мэдсэн чинь л амар сэтгэл хангалуун бус. Яг юуны төлөө яагаад амьдраад байгаа юм бол гэдгийг ингээ ойлгохгүй болоод эхэлсэн. Ирээдүй жоохон тийм бүрхэг болоод эхэлсэн гэдгийг чинь одоо ирээдүйг харах тийм өнцөг хүсэл юм уу те амьдралдаа итгэх итгэл гэх мэтчлээ иймэрхүү зүйлс ингээ унтраад эхэлсэн. Жоохон бага зэргийн депресд орсон, сэтгэл готролд ороод байгаа ч юм уу гэмээр мэдрэгдлээ шүү. Тэгээ заавал тийм байх албатай биш л те. Гэхдээ зүгээр ирээдүйд итгэх итгэл ер нь жоохон багасаад эхэлсэн юм уу да гэж бол харагдаж байх юм. Яг ингээд энэ яг миний хүсэж байгаа амьдрал мөн үү? Би ер нь яг юу хүсэж байгаа юм бол би одоо ингээд ер нь яг хийм бол гэдэг ч юм уу. Тиймэрхүү асуултуудыг та асууж эхэлсэн баха. Энэ гариг иргэсийн хөдөлгөөн танд нэлээд хүчтэй нөлөөлж байгаа байх гэж бол харагдаж байна. Хилэнц, загас, тэгээд матар, охин, үхэр гэсэн ордууд хүчтэй мэдрэгдлээ. Vulture өөрөө болохоор агаар ордтой. Тэгэхээр агаар ордууд бас байж болно. Тэгээд ингээд юу ч таныг ингээд сэтгэлийг догтлуулж, таныг ингээд баясгаж те аз жаргалыг мэдрүүлж байгаа зүйлс нэг их одоо эргэн тойронд ч байхгүй байгаа юм шиг жижиг зүйлсээс мэдрэх аз жаргал нь жоохон буурсан юм уу гэж бол харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь амар юм амралтын байдалтай болцсон. Одоо бүх юмыг ингээд тунгааж бодох шаардлага танд ер нь бол гарч ирж байгаа. Энэ бод гарагийн буцах хөдөлгөөний үеэр иймэрхүү сэдвүүд дээр амар хөндөгднө. Өөрийнхөө амьдралыг ер нь нэг бүрчлэн л ингэсэн чинь ийм юм болоод тэгсэн чинь тийм юм болоод гэх мэтчлэн өөр дээрээ нэлээд их ажиллагаа ингээд одоо орж ирж байна л да. Тэгээ энэ нь болохоор таны хувьд амар том юм амьдралын өөрчлөлтийг авчирч байгаа байхгүй юу? Би ер нь яг хийм бол би ер нь яах гээд юуны төлөө амьдарч байгаа болоо.
Амьдралын утга учирын талаар бас их бодож байгаа юм байна. Ер нь л дандаа өөрлөгөө чиглэсэн ийм гүнзгий асуултуудыг нэлээд сайн асууж байна. Энэ нь ч зөв зүйл л тийм. Тэгээд энэ бүхэн өөрөө болохоор амар том юм өөрийгөө эдгэх хийлэн процесс болж өгч байгаа юм биш үү? За бүгдээрээ Oracle card авч үзье. Group 3-ны амьдралд бод гарагийн буцах хөдөлгөөний үеэр юу тохиолдохоор байна вэ? Emotional storm, distracted, obsession. За амьдралаасаа юм хэрэггүй зүйлсүүдээ бол нэлээд гаргаж хайж байгаа баха. Emotional storm буюу сэтгэл хөдлөлийн ийм их юм тогтворгүй гүн асуудлууд байна л да. Хүй салхи гэх юм уу да. Сэтгэл хөдлөлийн байдал бол ер нь л нэлээд тогтворгүй байгаа. Дээш доош хандлага бол нэлээд ихтэй. Distracted буюу sidetracked, change the ways. Жохон юм сатаарсан өөр ингээд чиглэл рүү явсан өөрчлөлт хойшин татсан зүйлсийг бас илэрхийлж байна. Obsession, infatuation, adoration, addiction юм донтсон зүйлс тийм ээ. Нэг зүйлд ингээ хит ингэж автсан зүйлсийг илэрхийлж байна. Тэр нь ингээ доошоо гараад ирлээ. Өөрт байгаа юм хэрэггүй хандлагууд, токсик хандлагууд ч юм уу тий. Өөрийн юм дутагдaltaй зүйлс, хорт зуршлууд гэх мэтчлэн ийм зүйлсээсээ ер нь бол салж байгаа баг. Энэ процесс бас нэлээд удаан одоо ингээ нөгөө сэтгэл хангалуун амьдралдаа жоохон сэтгэл хангалуун бус жоохон нэлээд явсан баха. Тэгээ өөр зүйлээр бас өөрийгөө ингээд сатааруулах гэдэг ч юм уу жоох ингээд явж агаад тэгээ одоо болохоор бас яг энэ бүхэнд анхаарал хандуулахгүй болохгүй болоод ирж байгаа байхгүй юу? Сэтгэл хөдлөл дээш доош болоод байна тийм ээ. Танд өөрт хэцүү байгаа болохоор өөртөө байгаа энэ асуудлууд руугаа анхаарч асуултуудынхаа хариултыг олж авах юм шаардлага бол гарч ирсэн. Тэгээд энэ бод гарагийн буцах хөдөлгөөнөөр энэ бол нэлээд хүчтэй явагдана. Энэ хугацаанд угаасаа сарны хэртэлт явагдаж байгаа. 3 сарын ихээр байсан баг шүү. Тэгээ бид нар ер нь хэртэлтийн сизонд байгаа. Тэгээд хэртэлтийн сизонд би өмнө нь хэлжсэн амьдралд хэрэггүй байгаа зүйлсүүдээ ер нь ингээ гаргаж хайдаг. Хэртэлтийн сизонд гаргасан шийдвэрүүд маш хүчтэй. Тамга дарж байгаа юм шиг юм хүчтэй байдаг гэж үздэг. Тэгэхээр нэлээд юм гүнзгий асуултууд, гүнзгий ийм хүчтэй өөрчлөлтүүдийг амьдралтаа авчрах юм боломжтой үе байдаг л та. Өөрийн ирэхгүй бас иймэрхүү зүйлсийн талаар хүн ингээ бодоод идэг. Сүйдэртэй тал руугаа нэлээд ингэж харж өөрийгөө нэлээд сайн ойлгож байгаа гэж бол хэлэхээр байна. Орж ирж байгаа мессеж нь хэрвээ та бас амжаагүй бол тийм ээ энэ хугацаанд яг өөрийнхөө энэ дотоод хүүхэд буюу таныг одоо юу аз жаргалтай болгодог вэ? Баг бахта та одоо юу хийх дуртай байсан бэ? Юу таныг хамгийн аз жаргалтай болгодог байсан бэ гэх мэтчлэн ийм хобби, өөрийн хийх дуртай зүйлс гэсэн зүйлсээ бас сайн бодож үзээд тийм ээ. Тэгээд тэр хүүхдийг бас ийм аз жаргалтай болгох хэрэгтэй юм байна шүү гэж бол мессеж орж ирлээ. Inner child-тай холбоотой зүйлс бол хийх хэрэгтэй юм байна. За ингэж хэллээ. Одоо бүгдээрээ болохоор хэн таны амьдралд эргэж ирж байна вэ гэж асууна. Ямар ч байсан бод гарагийн буцах хөдөлгөөн бол танд хүчтэй нөлөөлж байгаа юм байна. Бас зөв процесс дээр явж байгаа, хийх зүйлээ сайн хийж байгаа гэж бол хэлсэн. За group 3-ыг сонгосон хүмүүсийн маань амьдралд хэн эргэж ирж байна вэ?
энэ хугацаанд за ирж байгаа хүнийг болохоор та хүлээж авахгүй. Бүр юусоо тоохгүй. Юу ч гэж хэлжсэн бараг тоохоргүй байна. Яг хөө энд орж ирж байгаа хүн нь болохоор нэг эргэж ирж байгаа хүн бас биш байна л да. Энэ хүн бол тантай ер нь харилцаа холбоо үүсгэе гэсэн хүсэлтэй тийм хүн байгаа байхгүй юу? Ямар нэгэн зүйл эхлүүлээ, тантай хамт бай, харилцаа холбоо үүсгэе, болцоонд явъя гэдэг ч юм уу. Уул нь энэ хүний орж ирж байгаа интеншн, зорилт нь бол тийм муухай юм юусоо байхгүй. Бас таныг ингээ үнэхээр сонирхоод танд ингээ татагдж байгаа болохоор ирж байгаа гэдгийг чинь. Тийм уул нь энэ хүний энерги болохоор айгуу дэжгүй энергитэй байгаа байхгүй юу? Дэжгүй гэдэг нь те ямар нэгэн токсик хандлага энэ хүнд юусоо байхгүй. Хоёрын хооронд юм ч хүсэж байгаа биш. Харилцаа болохыг бүтээ эхлүүлээ. Нэг юм ингээ тогтвортой харилцаа үүсгэх гэсэн тийм бодолтой хүн. Тэгэхэд та болохоор энэ хүнд юусоо хариу өгөхгүй байна л да. Тоохгүй байна. Таны гаргаж байгаа хандлага болохоор яг ингээ өөрийнхөө асуудлууд өөр дээрээ ажиллаж байгаа юм ингээд хүнд процесс дээр явж байгаа болохоор одоо өөр хүнд зориулах энерги танд бол юмдээ алга гэж хэлж байна. Тийм энэ хүний хүсэж байгаа зүйлийг та хүсэж байгаа биш байна гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр надаа ингээ харагдаж байгаа нь болохоор та бол ингээд амар шаналж байгаа. 9 of Swords, 10 of Swords хамтдаа тайлбарлаж гарч ирж байгаа юм тийм ээ. Ингээл өглөө босч ирээд ч ялгаагүй 10 сэлэм зоолгоцсон, шөнө унтахтаа ч ялгаагүй 10 сэлэм зоолгоцсон. Тэгээ шөнө унтахтаа 9 сэлэм зоолгоцсон. Нэг нь яг унтж байгаа юм болохоор алга болж байгаа юм уу та гэмээр. Тэгэхээр энэ амар юм хүнд процесс байгаа байхгүй юу? Танд өөртөө амар хэцүү байгаа. Өглөө босч ирээл яадаастай яаж амьдрнаа гэдэг байгаа ч юм уу тий. Ёо би одоо юу яах вэ? Яагаад байгаа юм бол? Яагаад ийм болоод байгаа юм бол гэсэн ийм мэдрэмж, ийм зүйлсийг амар их ярьж ин л та. Тэгээд энэ тэгээ заяа ганцхан зүйлээс, ганцхан асуудал одоо ганцхан харилцаанаас ч юм уу тий. Өмнөх харилцаа бүтээгүй тэр харилцаанаас олоо шархалсан гэсэн ч юм уу ийм асуудлаас болоод явагдаж байгаа процесс бол биш ээ. Энэ бол ингээ олон жилийн туршид үргэлжилсэн зүйлс. Олон жилийн турш таны амьдралд нэг юм хүснээ авч чадахгүй байдаг байсан нэг тийм мэдрэмж байгаад юм шүү. Хүснээ авч чадахгүй байгаад хүний үгээр амар их байдаг байсан. Хүний үгээр амар их байдаг байсан гэхийн тийм болохоор одоо болохоор одоо тэрэндээ ингээд өөрөө жоохон шаналаад байна л да. Энэ таны энэ асуудал болохоор таны амьдралд одоогийн өнөөгийн нөхцөл байдалд амьдралд амар нөлөөлөд байгаа. Тэгээ сүүлдээ ингээд ерөөсөө би ийм байж чадахгүй нэ, ингэж байж чадахгүй нэ гэсэн нэг ийм нөхцөлд хүрээд тийм ээ. Тэгээд өөртөө ажиллахаас өөр аргагүй болж байгаа гэж бол харагдаж байна. Бас нэг орж ирж байгаа зүйл нь болохоор энэ бол тий түрүүн ч гэсэн хэлсэн ингээд маш зөв процесс. Та ингэж өөртөө ажиллаж өөрийгөө эдгэх ёстой угаасаа. Time is up. Тий цаг хугацаа нь угаасаа болцсон. Тэгээд энэ бүхний дараа угаасаа амар гоё энергитэй, амар өөртөө итгэлтэй өөрийгөө олсон тэгээд амьдралд итгэх итгэл, амьдрах хүсэл ч гэсэн амар нэмэгдсэн тийм хүн болж гарч ирнэ. Тэгээ тийм болохоор за одоо бусад хүмүүс намайг юу гэж бодох бол бусдын нүдэнд би яаж харагдаж байгаа бол гэх мэтчил иймэрхүү зүйлсийг юусэн бодох хэрэг байхгүй шүү гэж бол хэлж байна шүү. Өөртөө сайн анхаарах процесс нь бол өөртөө ерэн сайн ингээ анхаарад явах нь бол маш зөв зүйлээ гэж хэлээд байна. За Oracle card авч үзье. Group 3-ын маань амьдралд нь хэн эргэж ирэхээр байна вэ? Бодохоор хэн төс хөдөлгөөний үеэр
Healer. Итгэрэх юм процесс. Spiritual bath. Intimacy. Healer буюу итгэгч тийм ээ. За өөрийгөө бол итгэж байна ялтчгүй. Өөр дээрээ маш сайн ажиллаж байна. Spiritual bath гэхээр сүнсний bath. Ер нь бол сүнсний сэрэлт дээрээ ч явж байгаа хүмүүс байж магадгүй. Тэгэхээр энэ бол юусаа болох ёстой зүйл байгаа байхгүй юу? Та ингэж өөр дээрээ ажиллах ч ёстой. Бясалгал хийвэл бас танд маш сайнаар нөлөөлөх баха. Бясалгал сайн хийгээрэй гэсэн мессеж ирлээ. Одоо бас бусад хүмүүсээс тусламж авч байгаа байж магадгүй. Өөрийгөө ингэж итгэхийн тулд бусад хүмүүсийн тусламж бас танд хэрэгтэй баха. Хүнээс тусламж авахдаа ингэж битээ эсэргүүцээрэй гэх юм уу та. Тийм хүнээс тусламж авах нь бол зөв зүйл шүү. Бясалгал сайн хийх хэрэгтэй. Intimacy доошоо хараад гараад ирж байгаа гэхээр юм дотн байдал байхгүй байгаад байна л та. Яг нь энэ хүнтэй бол нэг тийм дотн харилцаа бол үүсхий гэсэн ерөөсө бодол байхгүй байгаах. Гэхдээ бас нэг орж ирсэн мессеж нь бол уул нь энэ тантай хамт бай гэд хэлээд байгаа энэ хүн бас таныг жоохон ч ихсэн итгэж чадхаар байгаа байхгүй юу? Уул нь та энэ хүнд боломж олговол тийм ээ. Манай дээр бас бяцлагалтай эмчилгээ 7 хоног болгоны бүтэн сайнд явагддаг. Тэрийг бас сонирхоод үзэж бас болно шүү. Та бүхэнд бас ер нь тохирч болохоор бол харагдаж байна. За дахиад өөр Oracle card юу байна? За энэ групп дээр болохоор би ийм жоохон сүнслэг зөвлөгөө өгөхөөр тиймэрхүү Oracle card авч үзье гэж бодлоо. 3 дугаар группинд ямар зөвлөгөө өгвөл зүгээр байна вэ? Grounding. Victim mindset гинэ. Grounding буюу ингэж тогтож суухыг илэрхийлж байна л да. You're being asked to ground yourself. You've been spending too much time in your hand and it's time to pay attention to your body and to the earth. Go outside, plant your feet on the ground, enjoy the centering feeling this brings. Өөрийгөө ингэж явах ингэж тогтворжуулах хэрэгтэй гэж бол хэлж байна. Та хитрхи их толгоондоо бүх зүйлийг ингэж бодоод байгаа. Тийм болохоор биеиндээ одоо анхаарч эхлэе. Тэгээд газар дэлхийд анхаар, гадаа гараад хөлөө газар тавиад үз. Тэгээд ингэж төвлөрч байгаа тийм мэдрэмжийг нь мэдрээрэй гэсэн мессеж ирж байна. Victim mindset буюу хохирогчийн бодол. You feel the world is against you and this will only cause you to attract more negative results. Stop the blame and take responsibility for your happiness. Only then will abundance start to flow. Та ингэж дэлхийн ертөнцид таны эсрэг байгаа гэж бодоод байна. Энэ нь болохоор таныг ингээ улам л сөрөг үр дүнг өөртөө татахад хүргэнэ. Тэгэхээр ингээд stop the blame бусдыг буруутгах хүслээ болоод өөрийнхөө аз жаргалыг өөрийнхөө эзэн нь болоорой. Only then will abundance start to flow. Зөвхөн тэр үед л элбэг дэлбэг байдал таны амьдралд орж ирж эхэлнэ гэж хэллээ. За энэ групп дээр болохоор нэмэлт уншлагаа арай өөрөөр асууя гэж бодлоо. Яг тэгвэл групп болгон ер нь өөр байна л да. Тэгээд би нэмэлт асуултуудаа анх бодож ирсноос арай жоохон өөрчлөхгүй бол ер нь болохгүй байгаад байна. За эхний асуултыг нь болохоор энэ бууд гарагийн буцах хөдөлгөөний үеэр та ер нь яаж өөр дээрээ ажиллавал зүгээр вэ гэж асууя. Яг гэвэл энэ групп өөр дээрээ амар их ажиллаж байгаа групп байсан. Хоёр дахь нь болохоор яг юуг ойлгох хэрэгтэй байна вэ? Тэгж асууя. Гурав дахь нь болохоор энэ таны амьдралд нэг гарч ирэх гээд байгаа энэ хүн байна да тийм ээ. Уул нь бол боломж олгол таны амьдралд бас хэрэгтэй гэж бол надад харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүнд та хэрвээ боломж олгол та хоёрын харилцаа хэрхэн өрнөхөөр байна? Танд хэр ашигтай байхаар байна гэж асуухаар шийдлээ. Тэгээ нэмэлт авах хүсэлтэй хүмүүсүүд нь болохоор description-д орох линкээрээ ороод нэмэлтээ аваарай.
За тэгээд YouTube уншлагаа орж ирж сонссон тул баярлалаа. Тэгээд та бүхэнтэйгээ дараагийнхаа уншлагаар уулзцгаая баяр та.